Би хэлсэн ах үнэхээр боддоор энэ хотыг байгуулахыг бол дэмжиж байна. Гол нь зөв мэрэгжлийн зарчимтай байх хэрэгтэй гэж хэлсэн. Хаан шиг их мэдл орлох гээд байна гэж хэлсэн. Тэрнийг нь би сая ажил хэсгээр ороод засаж өгсөн. Тэгсэн чинь нэг өмнө улсын хурлын гишүүн байсан гэдэг хүн өрөөнд орж ирээд чи юм ярьж болохгүй гэд загнаад гараад явж байгаа байхгүй. Би мэрэгжлийн зарчимтай ажиллах гэж их хурлын гишүүн болсон. Тиймэрэл ажиллаж байгаа. За эхний хоёр асуултанд хариулт авъя. За ихний хариулт хөө. Учрал сайд хаана вэ? Байнгын ороо ажлын хэсэг хариулт хөө. Тэмүүлэн гишүүн хариулт хөө. Лувсан жамц гишүүний асуултанд. Тэгээ улсын хурлын гишүүний хараа тусаар ажиллах асуудалд хэн нөлөөлж ийн ганцар гишүүн наадтай холбоотой асуудал энэ улсын хурлын тамгын газар тандаарай. Энд чи үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж ажиллаж байхад хөндлөнгөөс дарамт шахалт үзүүлж байгаа болвол улсын хурлын гишүүний халдшгүй байдлын асуудал хөндөгдөнө. Зохисгүй. Өнөөдөр бас энэ улсын хурлын гишүүдэд цаас тараацсан байнгын ороо ажлын хэсгээр унсан саналыг бас янз янзын байдалд оруулах гээд явж байгаа сураг сонсогдсон. Улсын хурлын гишүүд ажлын хэсэг байнгын орооны түвшинд шийдсэн асуудлын араас элдв янзын лобби хийж явдаг байдал байж болохгүй. Энэ дээр одоо ямар ч хуулийн төсөл хэлцэж байгаа үйл явц дээр анхаарч явах ёстой шүү. Бид одоо удаа дараа мэдгэж байгаа шүү дээ. Янз бүрийн лоббины шин чанартай хууль энэ улсын хурлын босхийг давахгүй шүү гэдгийг байн хэлж байгаа. Энэ тэнд гишүүдээ авчиж хоол унданд оруулаад худлаа үнэн мэдээлэлээр хангаал янз янзын хуулийн төсөл өргөн барьчаад тэрийг авч харах гэж ажилдаг ийм байдлыг бол цаашд явуулж болохгүй. Би энэ хуулийн төсөлд холбож хэлж байгаа юм шүү. Зарим хуулийн төсөл төр тийм мэдээллүүд ирж байгаа учраас би хэлж байгаа.